За сайн бацгаана уу. За ингээд улсын хурал дээр эрчим хүчний хуулиудыг шинжлэх ажлын хэсэг байгуулагдсан. За энэ ажлын хэсэг болохоор дэрэгдээ эрчим хүчний салбарын мэргэжилтэнгүүдээс бүрдсэн гүйцэтгэх баг байгуулсан. Сүүлийн 8 сарын хугацаанд ажиллаад байж байна. Тэгээд энэ ажлын хэсгийн нэг том зорилго бол эрчим хүчний өрсөлдөөн зах зээлийг бий болгох байгаа. Тэгэхээр өнөөдөр ингээ ажлын хэсгийн маань зарим гишүүд энд ингээ суугаад хэдүүлээ ер нь өрсөлдөөн зах зээл гэж юу юм, яагаад бид энэ өрсөлдөөн зах зээл рүү шилжих ёстой гэдэг талаар ингээд ярилцъя гэдэг нэгээ цугулсан байж байна. За тэгээд эхнийхээ асуултыг би эхлээд хүмүүсээ танилцуулъя. За миний баруун гард суулж байгаа Эрдэнэ чулуун зөвлөх маань миний эрчим хүчний зөвлөх. За Эрдэнэ чулуун зөвлөх маань эрчим хүчний зохицуулах хороо, за Улаанбаатар цахилгаан түгээх шүлжээ компанид эдийн засгаар бол маш олон жил ажилласан, эрчим хүчний салбартаа 24 жил ингэж ажиллаж байгаа эдийн засагч мөн цахилгааны инженер юм туршлагатай зөвлөх байгаа. За миний дараа амар жаргал зөвлөх бол Ломносын их сургуулийг хуулиар төгссөн. За үндсэн хуулийн цэцэд 10 гаруй жил хуульчаар ажиллаж ирсэн. За сүүлд Австралийн Мельбурний их сургууль гэдэг дэлхийд дээгүүрт ордог ийм сургуулийг хуулиар бол магистр хамгаалж ирсэн ийм туршлагатай зөвлөх маань манай хууль дээр бол ажиллаж байгаа. За манай Норве зөвлөх маань бол Норве самбуу зөвлөх маань бол Япон улсын өрсөлдөөн зах зээл дээр ажилладаг компанид ингээд ажилладаг ийм зөвлөх байгаа. Тэгээ бид бүхэн ингээд Норве зөвлөхийг урьяад энэ хуулийн ажлын хэсэг дээр ажилладаг, хуулийн дээр ажилладаг үуч гэсэн урьяад авчирсан ингээд ажиллаж байгаа. За манай оюун дээр болохоор дөнгөж саяхан Австралийн Мельбурний их сургуулийг эрчим хүчний бодлого зах зээлийн чиглэлээр ингээд төгсөж ирсэн маш чадварлаг ийм залуу мэргэжилтэн байгаа. За ингээд хэдүүлээ ингээд өрсөлдөөн зах зээлийн талаарх ингээд яриагаа эхлэе. За тэгээд хамгийн эхний асуултаа болохоор Эрдэнэ чулуун зөвлөхөд тавиа л да. Ерөнхийдөө бид нар яагаад өрсөлдөөн зах зээл рүү шилжих ёстой вэ? Таны хувьд хамгийн нэгдүгээр том шалтгаан юу гэж бодож байна? За өрсөлдөөнд зах зээлд шилжихийн хамгийн чухал ач холбогдлыг бол юуны төрөнд бол цахилгаан эрчим хүч гэдэг бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд урт хугацаанд хамгийн доктортой үнээр хэрхэн нийлүүлэх вэ гэдэг бодлого зорилттой хамгийн сайн зохицох систем гэж үздэг. За энэ ямар утгатай вэ гэхээр зэрэг эцсийн хэрэглэгчдэд бид цахилгаан эрчим хүч гэдэг бүтээгдэхүүнийг хүргэхдээ ямар үнээр хүргэх вэ гэдэг тэр үн маань юунаас хамаарч тогтдог вэ? Юунаас бүрддэг вэ гэхээр зэрэг тэр эрчим хүч гэж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зардал, за нэмээд тэр тасралтгүй үйлдвэрлэлийг явуулж байгаа үйл ажиллагааны бодит төртөг зардлаар ингээд эцсийн хэрэглэгчдэд бид цахилгаан эрчим хүчийг хүргэж байгаа үн маань тогтож байна. Тэгэхээр энэ үн урт хугацаанд тогтвортой байна гэдэг бол хэрэглэгчийг хамгаалах хамгийн чухал ач холбогдолно гэж харна. За тэгэхээр энэ өрсөлдөөн бий болсноор хэрэглэгчийн үн яагаад докторж ийн гэж үзэж байгаа юм бэ гэдгийг бас би байгаа тогтолцоо болон шилжсэний дараагийн тогтолцоогоор ингээд тайлбарлая л да. Тэгэхээр бол бид нар үйлдвэрлэгчээс ахуулаад эцсийн хэрэглэгч хүртэлх бүх үе шатны өртөг зардлыг зохицуулах байгууллага хянаж тогтоодог ийм монопол загвараар ажиллаж байна. За энэ тохиолдолд энийг яагаад үр ашиггүй гэж үздэг вэ гэхээр зэрэг монопол загвар дээр өрсөлдөөн байдаггүй учраас тэр зах зээлд оролцогч талууд үргэлж өртөг зардлаа өсгөх, үр ашигтай анхаарахгүй байх ийм сөрөг нөлөөллийг бий болгоод идэг. За ийм учраас дэлхийн нийтээр энэ монопол загварыг халах, аль болох өрсөлдөөн рүү шилжих энэ системийн тогтолцооны өөрчлөлтүүдийг хийж байна л да. За тэгэхээр өрсөлдөөн бий болсноор бид нар энэ давуу талыг хэрхэн яаж бий болгох юм бэ гэхээр. За тэгэхээр зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа үйлдвэрлэгч тал тийм ээ зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлж оршин тогтнохын тулд юунд анхаарах хэрэгтэй болох вэ гэхээр зэрэг гаргаж байгаа хөрөнгө оруулалтын зардлаа яаж хамгийн бага байлгах вэ? Үйл ажиллагааны өртөг зардлаа яаж хамгийн бага байлгах вэ гэдэг дээр хамгийн их фокуслж ажиллана. За энэний үр дүнд зах зээлд өрсөлдөхүүц үнийг тэр хүн санал болгох боломж нь бүрднэ. Тэгэхээр энэ зах зээлд оролцогч талуудад өөрийн ирэхгүй үр ашигтай анхаардаг энэ механизмыг бол энэ өрсөлдөөний механизм бүрдүүлж өгöd байгаа учраас энэ систем рүү л улс орон болгон шилжиж энэ шилжилттэй үе шаттайгаар шийдэд явж байна л да. Би бол гол ач холбогдлыг энэ талаас нь тайлбарлах хэрэгтэй хаа л гэж бодож байна.
За баярлалаа. За би Эрдэнэ чулуун зөвлөхийн ярьсан дээр бас нэг хэдэн зүйлийг нэмье гэж ингэж бодож байна л да. За одоо ерөөхдөө манай систем бол төр одоо монопол ийм систем одоо ашиглаж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын дунд ерөөхдөө ингээд төр ингээд нэг төрлийн ингээд лаглагаа суучаад байгаа гэсэн үг. Тэгээд дээрэс нь ингээд энэ одоо үйлдвэрлэгч, хэрэглэгчийн хоёрын өмнөөс бүх юмыг одоо ингээд зохицуулах гад одоо нэг ясандаа бол ингээд хөлсөө туслуулаад зүтгээд байгаа. Тэгээ бүр ингээд бүтлгүүтээд байгаа ийм систем. Тэгтэл одоо та бүхэн энд харж байна да. Одоо өнөөдөр манай хэрэглээвэл нэг 1700 мегаватт байгаа. Гэтэл бид нар доороо хардаа бүхэл бүтэн 3000 мегаваттад уучлаарай би одоо таныг цахилгаанаар хангахгүй боломж байхгүй байна гэж хэлээ сууж байна. Тэгэхээр эн чинь ямар хэмжээний орлогыг алдаж байна гэж харагдаж байгаа. За дээрэс нь энэ 3000 мегаваттын цаана юу байна гэхээр нөгөө үйлдвэрээ барья, нөгөө орон сууцаа барья, бизнесээ хийе гэсэн хүмүүс байгаа. Аж ахуйн нэгжүүд байгаа. Тэгэхээр эрчим хүчний салбар ямар их одоо улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийг боомлцоо сууж байгаа салбар вэ гэдг нь эндээс харагдаж байна. За тэгтэл нөгөө үйлдвэрлэгч талдаа маш олон хөрөнгө оруулагчид ингээд за би одоо нарны станц барья, за одоо салхин станц барья, дулааны станц барья гэл ингээд яваад байдаг. Маш олон бичиг цаас одоо ингээд шаардаад бариулдаггүй. За энэ нь одоо энийг ясандаа юу харагдаж байна гэхээр за энэ дээр ингээд нэг жоохон хошин байдлаар ингээд зурсан. Тэгэхээр энэ дээр юу харагдаж байна гэхээр ерөөсөө энэ манай байгаа байдал бол юу харагдаж байна гэхээр ингээд нэг юм хуйчирч муудсан машиныг мөрлөө түлхээд байгаа. За тэгээд одоо юун тэр ашиг орлого нэмэгдүүлэх, юун тэр одоо ачаагаа нэмэх ямар ч боломжгүй байшгүй. Цаашаа явхад улам хүнд болгоод байшгүй гэдэг ингээд мөрлөө түлхээд байгаатай адилхан ийм нөхцөл байдал байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ байдлаар бол бид нар цаашаа явах ямар ч боломжгүй байна гэж энэ байдал харагдаж байгаа. За тэгтэл өрсөлдөөн зах зээл рүү шилжихээр юу болох юм бэ гэхээр нөгөө үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын дундаас төр маань холдоод өгнө гэсэн үг. За тэгээд нөгөө одоо үйлдвэрлэгчүүд маань хэрэглэгчтэй шууд харилцах тийм одоо боломж нь бий болчихж байгаа. Өөрөөр хэлбэл энэ одоо хэрэглэгчийн төлөө энд байгаа их усрүүд өрсөлддөг. Тэгээ өрсөлдөөний үр дүнд нөгөө үн тариф нь доод түвшиндээ очдог, нөгөө зардал мөнгө нь буурдаг, нөгөө одоо үйлчлэгээний чанар сайжирдаг, хэрэглэгчээ дээдэлдэг гэд бүх юм одоо энэ дээр бий болдог юм байна л да. За тэгтэл энд төр ямар оролцоотой юм бэ гэж. Тэгэхээр төр бол ерөөсөө нөгөө платформыг бэлдэх. Нөгөө платформ гэдэг нь нөгөө дамжуулах түгээх шүлжээгээ бэлдэх нь л төрийн үүрэг. Хэрэглэгч гүгээд ирлээ, пад тэгээ шууд холбодог. За энд ингээ их усүр за би одоо юмаа үйлдвэрлэмээр байна, холбогдмоор байна, пад хийгээл холбодог. Тэр боломжийг хангаа суудаг. За нөгөө талдаа энэ хоёр хоорондоо уулзахдаа, энэ хоёр хоорондоо харилцахдаа тэр харилцааных нь хэм хэмжээ нь ямар байх вэ гэдэг тэр одоо хуулийн, дүрмийн босруулдаг, тэрнийхээ хэрэгжилтэнд хяналт тавиа сууж идэг. Тэгээ өөрөөр хэлбэл маш их ачааллыг төр нуруунаасаа авч хайдаг ийм одоо систем юм байна. Тэгээ энэ одоо нэг талаараа харахад ингээд машин бол өөрөө явдаг. Ийм машин руу орж ийн гэсэн. Тэгээ төр бол ерөөсөө за одоо ингээд ийм одоо энэ замаар яваарай, ийм хурдтай яваарай. За ийм одоо арга барилаар яваарай гэж тэрийг хянаал зогсож гин гэсэн. Тэгэхээр энэ бол маш одоо эрүүл систем учраас л бусад бүх орон энэ рүү зөвлөд байгаа нь ерөөсөө бас нэг шалтгаан нь энэ юм билээ. За тэгэл би дараагийнхаа асуултыг Норво мэрэгчлэлтингээс асууя. За Норво мэрэгчлэлтэн маань ингээд Японы тэр яг өрсөлдөөн зах зээл дээр одоо ингээд 4 дахь жилдээ ажиллаж байгаа ийм одоо мэрэгчлэлтэн. За тэгээд Норвогоос болохоор юу гэж асууя гэхээр бид нар одоо ингээд өрсөлдөөн зах зээл рүү шилжихээр ер нь манай одоо эрчим хүчний системийн маань бүтэц ер нь яаж өөрчлөгдөх юм бэ? Тэрийг та нэг одоо байгаа системтэй харьцуулаад бидэрт нэг тайлбарлаад өгөөч. За бүтэц гэхээр ер нь бол нэг одоогийнхоо бүтэцийг бас сайн хүмүүс ойлгож байгаад яг тэрнээс яаж өөрчлөх юм бэ гэж байгаа. Тэнгүүт одоо болохоор Монголд ямар бүтэц байдаг вэ гэхээр төрийн монопол бүр нэг худалдаа авахчийн систем байгаа юм. Тэрний яадаг вэ гэхээр их усруудыг яг дундаа нэг хүн суучаад бүгднгээс нь худалдаж аваад тэнгүүтээр худалдаж авсныгаа түгээх хөдлөө зараад түгээх үд нь хэрэглэгчлөө зардаг. Ойролцоогоор 20 орчим түгээх компани байна. 4 том. Тэгээд төрийн болон хувийн өмчийн их усрууд. Тэнгүүт энэ ч ямар ч өрсөлдөөн байх боломжгүй. Яагаад гэх юм бол зөвхөн нэг л хүн худалдаж аваад нэг л хүн зарж байгаа учраас ингээд монопол байгаа. За тэнгүүт энэ ч яаж өрсөлдөөн үүсэх вэ? Яаж энэ бүтцийг бид нэр өөрчлөнөр өрсөлдөөн үүсэх вэ гэхээр
дунд нь хоёр шиг зах зээл гаргаж ирэх юм байна. Хангагч компани гэж гаргаж ирээд бөөний зах зээл буюу цахилгааныг бөөнөр нь зарах одоо платформ төр үүсгэж өгнө гэсэн үг. Доод хэсэгт нь болохоор жижиглэн худалдааны зах зээл буюу хэрэглэгчдэд зарах зах зээл үүсгэн гэсэн үг. За энэ яагаад ингэж энэ хоёр өрсөлдөөн үүсгээд байгаа юм бэ гэхээр эхний тэр жижиглэнгийн худалдаанаас эхлэе л да. Хэрэглэгчэд сонголт өгж байгаа гэсэн үг. Танд сонголт өгж гинэ гэдэг чинь дэлгүүрт ороод та яг л нэг бүтээгдэхүүнийг хоёр дэлгүүр байлаа гэхэд хамгийн хямдаас нь л худалдаж авна шүү дээ. Тэрнтэй ижилхэн хоёр хангагч компани танд санал болгоход хамгийн хямдхны л очиж сонгоно гэсэн. Тэгэхээр энэ дунд хангагч нар аль болох хэрэглэгчдэд хамгийн хямд үнийг санал болгож хоорондоо өрсөлдөж хэрэглэгчнэрийн төлөө булаацалтж байгаа тийм зах зээлийг бид нар жижиглэнгийн зах зээл гэж байгаа. Тэнгүүд дээдлийн зах зээлд нь бөөний зах зээл гэдэг нь юу вэ гэхээр одоо цахилгааныг бөөнөр нь зарж байгаа платформ гэсэн үг. Нөгөө энэ хэрэглэгчдэд зарж байгаа хангагч нар ч одоо үйлдвэрлэгчдээс яаж хямдхан цахилгаан авах вэ гэж бодож эхлэв шүү дээ. Тэрнтэй ижилхэн үйлдвэрнүүд их өсөрөд болохоор яаж энэ хангах компаниудад цахилгаанаа би зарах вэ гэдэг өрсөлдөө үүсэж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр хангагч нар хэн хамгийн хямд үнээр цахилгааныг үйлдвэрлэх санд болгоно тэр хүнээс би худалдаж авна гэдэг юм болж байгаа. Тэнгүүд энэний үр дүнд юу харж чинь гэхээр хамгийн хямд үнэтэй цахилгааныг хангагч нар худалдаж авна. Хамгийн хямд үн санал болгосон хангагчийг хэрэглэж сонгоно. Тэнгүүд энэ нь хамгийн сүүлд хэрэглэгчдэр хамгийн хямд үнэтэй зах зээлдээ тогтсон үнээр очиж байгаа гэсэн үг. Одоо жишээлх юм бол одоо энэ бөөний зах зээл гэдэг бол яг л манай бөөний дэлгүүрүүдтэй яг ижилхэн. Та ороод нэг бараг бөөнөр нь хөдөлж авах хэрэг хямдардаг шүү дээ. Тэрнтэй ижилхэн ороод хямдарна гэсэн үг. Бас нэг нэмэх юм нь цахилгааныг бид нэр төрөлжүүлж өгнө гэсэн үг. Энэ дээр маш олон төрлийн бүтээгдэхүүнийг салгаж өгнө гэсэн үг. Яг урт хугацаагаар та аммаар байна уу? Эсвэл өдрийн цагаар аммаар байна уу? Оройн цагаар аммаар байна уу? Хэмжтэн цахилгааныгаа бид нэр олон төрөл болгоод тэрийг бөөнд нь зарж байгаа зах зээл гэсэн үг. Энийг төр маань одоо 4-5 янзын зах зээлийг ажиллуулж байна л та. Дэлхий дээр болохоор хоёр талд гэрээний зах зээл гэж байна. Спот буюу маргааш өдрөх гэж байна. Тэрний дараа тэнцвэржүүлэх гэж байна. Туслах үйлчилгээ эсвэл оргил цагийн ачааллын ч юм уу гэх мэтчлэн одоо энэ бөөний зах зээл дээрээ л юм болж өрсөлдөөнөө гол явуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө яагаад энэ өрсөлдөөн зах зээлийн ийм нөгөө хэрэглэгчид хамгийн хэмнэн дээр очиж байгаа гэдэг яг энэ бүтцээрээ ингэ ажиллаж байгаа учраас л тийм байна да. Дараагийн асуултыг оюукагаас асууя. Дараагийн одоо нөгөө ер нь өрсөлдөөн заавал шилжих шаардлагатай байгаа нэг шалтгааныг одоо та юу гэж хэлэх вэ? Одоо хүмүүс нэг яриад байдаг штэ. Одоо ингээд одоо байгаа систем нэг худалдаа авчийн загвар бол экспорт одоо хийх боломжгүй загвар өрсөлдөөн рүү шилжиж ижил экспорт хийнэ гэдээ яриад байдаг штэ. Тэгэхээр энэ дээр та байр суурь илэрхийлж. Цахилгаан орчин хүчийг экспортлоход тухайн улс орны зах зээлийн загвар маш их шалтгаалдаг. Одоогийн манай загвар бол нэг худалдаа авагчийн загвартай буюу одоо зөвхөн нэг худалдаа авагч буюу диспетчер үндэсний төвтэй гэрээ байгуулснаар экспорт хийх боломжтой байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд хувийн хөрөнгө оруулагч нар шууд гадны зах зээл рүү гарахад хязгаарлагдмал байдаг гэсэн. Заавал төртөө харьцах шаардлагатай болж ирдэг. Тэгэхээр ерөнхийдөө нэг худалдаа авагчийн загвар нь экспортыг дэмждэггүй загвар гэж үздэг. Тэгэхээр бид нар өрсөлдөөнд шилжих юм бол одоо тухайн төсөл хөгжүүлэгч гадны хөрөнгө оруулалт одоо гадны хэрэглэгчтэй шууд гэрээ байгуулад төр зөвхөн дамжуулах түгээг дамжуулах сүлжээгээ бэлтэж өгөөд тэнцэнээсээ үйлчлэгийнхаа төлбөр хөлсийг аваад ингээд улам зах зээлийг гадагшаа тэлэх боломж нэгтнэ гэсэн үг. За тэгээд ингээд хэдүүлээ өрсөлдөөн зах зээл рүү шилжих заавал шаардлагатай байгаа нэг юм 4 төрлийн шалтгааныг ингээд хэдүүлээ ярих шиг болоо тий. Энэ бас нэлээд сонирхолтой санагдаж байна л да. Тэгэхээр аамаа зөвлөхөөс ингээд асууя л да. Монгол Улсын хувьд одоо жишээ нь яагаад энэ өрсөлдөөн зах зээл рүү шилжихгүй ингээд өдөө хүртэл явсан бэ? Монгол Улс одоо анх энэ одоо реформыг хэдэн онд хийж эхэлсэн. За тэгээд бусад улсын хувьд ч юм энэ өрсөлдөөн зах зээл рүү одоо яаж шилжсэн бэ гэдгийг ингээд энэ талаар таны зөв яриач. За эрчим хүчний реформ гэдээ ярихаар зэрэг дэлхийд дахин бол ерөнхийдөө яг энэ төрийн 100% төрийн өмчөд одоо бүтэн зохицуулалттай энэ босоо тогтолцоотой
системийг бол үр ашиггүй байна гэж үзсэн учраас дэлхийд дахин бол 1980-90-ад оноос эхлээд энэ реформыг хийж эхэлсэн байна. Монгол улсын тухайд бол 2001 онд эрчим хүчний хуулиа шинжилж батлаад реформыг бол хийж эхэлсэн. Реформ хийсэн анхны алхам бол өрсөлдөөнд зах зээлийн яг суурь нөхцөлийг одоо бүрдүүлэх тэр бүтэц буюу үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч нарыг бол ийм хөндлөн тогтолцоонд оруулж бие биенээсээ үл хамааралтайгаар бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах энэ одоо орчин нөхцөлийг бол бүрдүүлж өгсөн. За гисэн хэдий ч өнөөдөр ингээ 24 жилийн дараа яагаад одоо бид нар ингээд реформ эхлүүлсэн боловч өнөөдөр бас яг сайн бүрэн одоо өрсөлдөөнд зах зээлд орж чадахгүй ингээд үр дүн гарахгүй байгаад байна гэхээр ерөөхдөө бол нэг дөрвөн үндсэн шалтгаан бол байдгийн байлээ. За тэгэхээр эхний шалтгаан бол яг төр дамгаалсан монопол бүтцтэй. Тэгэхээр өрсөлдөөн явагдах боломжгүй гэж үзэж байна. За хоёр дахь үндсэн том шалтгаан бол урт хугацаатай тогтмол одоо үнэтэй ийм гэрээнүүдийг бол хувийн хвшлийг энэ салбарт оруулж ирэхтэй хийсэн байна. За гурав дахь үндсэн шалтгаан бол их үүсвэрийн дутагдaltaй учраас бас энэ өрсөлдөөн явагдахаас орчин бүрдэхгүй байна гэж үзэж байгаа. За тэгээд бас манай улс маань бол одоо хэрэглээ багтаа, ийм ачаал багтаа жижиг сүлжээтэй учраас одоо өрсөлдөөн явахад бол хангалттай орчин нөхцөлийг бүрдүүлж чадахгүй гэсэн ийм үндсэн шалтгаанаар л энэ реформын цааш нь ингэж тууштай өргөжлүүлэхгүй одоо бодиттой үйлдэлүүд хийхгүй явсаар байгаа ингээ 24 жил басан байна. Гэтэл дэлхийн бусад улс орнуудад яг энэ дөрвөн үндсэн шалтгаан бол яг адилхан байсан. Гэсэн хэдий ч төрөл бүрийн одоо бодлогын арга хэрэгсэл тийм ээ ийм зүйлүүдийг хэрэглэсээр байгаад одоо энэ үндсэн шалтгаануудыг ч гэсэн одоо арилгаж аль болох энэ чөлөөт өрсөлдөөн зах зээл рүү шилжихийн төлөө ингэж тууштай ажиллаж ирсэн байна. Ерөөсөө ингэж ухарч зогсохгүй тийм ээ. Тэгэхээр одоо за жишээ дурдах юм бол энэ урт хугацаатай тогтмол үнэтэй энэ PPA гэрээнүүдийг хүртэл тийм ээ одоо дахин хэлцээр хийгээд одоо чөлөөт зах зээлд өрсөлдөөнд оруулж үн тогтоход нь өөрсдийнх нь хийсэн тэр одоо тогтмол үнийхэн зөрүүг нь олгодог ч юм уу те ийм механизмыг ашиглаж болж байна те. За эсвэл одоо өрсөлдөөн үүсгэхэд ч олон оролцогч талууд хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ ирээдүйд одоо хэдийгээр одоогоор одоо монопол бүтцтэй байгаа ч гэсэн ирээдүйд одоо өсөн нэмэгдэж байгаа хэрэглээн дээр одоо шинэ их үсрүүдээ яг өрсөлдөөний ханзарчмаар оруулж ирэх тэр хөрс сүрийн бэлдээд ингэж оруулж ирсэн байх жишээ нь тийм ээ. Ингээд тэгэхээр энэ маань өөрөө ингээд урт удаан хугацаа шаардахаар маш сайн төлөвлөлт хийгээд зөв механизмуудаа зөв цаг үед нь яг өөрийнхөө улс орны онцлогт тохируулаад ингээд хэрэглээ явах юм бол маш сайн үр дүнүүд бол гарсан байнамаа. За баярлалаа. Маш олон хүмүүс ингэж ярьдаг л да ингээд либералчлал дээрэс нь ингээд нөгөө энэ өрсөлдөөн зах зээлд шилжихийн тулд одоо заавал их үүсвэрүүдийг ховчлох хэвээр түгээх шүлжээг ховчлох хэвээр тэгжээч л одоо өрсөлдөөн бий болно тэгжээч л энэ чөлөө зах зээл рүү явна гэдэг ингээд яриад байдаг. Тэгээ энэ одоо хэр үнийн ортой юм бэ? За өрсөлдөөн зах зээл рүү одоо шилжих зах зээлийн либералчлалын асуудлыг бол шууд одоо тэр зах зээлд оролцогчдын өмчлөлийн байдалтай шууд холбож ярьж бас болохгүй. За ямар утгатай байгаа вэ гэхээр хэдүүлээ ер нь өрсөлдөөн зах зээл гэдэг ойлголтынхаа концепцийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зах зээлийн либералчлал гэж юу хэлээд ийн вэ гэхээр зэрэг тухайн зах зээлд нийлүүлэлт талд нь нэвтрэх одоо орон зайг нь нээлттэй болгож байгаа нэг шин чанар нөгөө талдаа хэрэглэгч одоо хангагчаа сонгох замаар хэрэглэгчд сонголт олгож байгаа ийм хоёр одоо механизмыг л ажилуулахын тулд энэ чөлөөт өрсөлдөөн зах зээлийн загвар гэдэг маань ажиллаж байгаа. Энэ бол зах зээлийн механизм болохоос ш өмчлөлтөд шууд хамааралтай асуудал бол биш байгаа. Тэгээд нийлүүлэлт талд бол зах зээл нээлттэй байгаа тохиолдолд төрийн өмчийн үйлдвэрлэлч орж болно, хувийн өмчийн үйлдвэрлэлч орж болно. Тэн зүгээр зах зээлийн дүрмээрээ зарчмаараа өрсөлдөө тоглоод явна л гэсэн үг гэж байгаа. Дамжуулах түгээх сүлжээний хувьд бол улс орн болгонд харилцан ялгаатай байдаг л да. Дамжуулах компаниуд бол дэлхийн улс орнуудад ихэвчлэн одоо төрийн 100% өмчлөлт байгаа жишээнүүд давмгаалж байна. За түгээх компанийн хувьд бол заавал хөвчлөх гэсэн ойлголт бол байхгүй. За зарим улс орнд бол
бүрэн ховчлцсон улсууд байна түгээх компанигаа. Зарим хэсэгт нь бол орон нутгийн засаг захиргааны өмчлөл мэдээлэл менежментний явдаг тохиолдлууд байна. Төр тодорхой хэсгийн өмчлөж байгаа юм тохиолдлооч байгаад байна. Энэ бол түгээх компани өмчлөл, түгээх компанийг ховчлох гэдэг асуудалтай холбогдохоос илүү энэ зах зээлийн загварт тавигдах гол шаардлага нь юу гэхээр зэрэг түгээх компани хангах буюу одоо бидний ритейлер гэж яриад байгаа энэ хоёр үйл ажиллагааг бүрэн зааглах гэдэг энэ шаардлага л энэ өрсөлдөөн зах зээл дээр яригдана. Тэрнээс биш түгээх компани заавал хөвчлөгдөх ёстой, түгээх компани заавал хувийн менежментээр явуул ёстой гэдэг энэ асуудал нь бол зах зээлийн одоо энэ механизмтайгаа хамааралтай асуудал биш байж байгаа. Тэгэхээр энэ бол ингээ ерөөхдөө ташаа ойлголттой байх нь шүү дээ, тий? Заавал хөвчилж явах. Шууд хамааралтай биш. Гэхдээ дэлхийн улс орнуудад янз бүрийн хувилбараар одоо хэрэгжсэн жишээнүүд бол зөндөө байна л гэсэн үг. За дараагийн асуултыг Аюка мэрэгчлэн ингээс асууя. Тэгэхээр маш олон хүмүүс бас ингэж ярьдаг л да. Ер нь ингээд чөлөө зах зээл рүү шилжихээр үн өснөө. Юу одоо үнэн бэ гэхээр тэр үнэ үн өснө гэл ингээд одоо жаахан айлгаад байдаг л да. Тэгэхээр энэ дээр та одоо ингээд юун төлөө зах зээлээр одоо Австралийн Мельбурн их сургуулийг төгссөн бэлээ. Энэ дээр нэг сайхан ойлголтыг өгөөч. Тийм. Би бүхэн өрсөлдөөн зах зээлд шилжихээр хэрэглэгчид очих цахилгааны үн өснө гэсэн болгоомжлол бол байдаг. Тэгэхээр энэ маань одоо түрүүн манай мэрэгчлэнүүд ярьж байгаачлан энэ зах зээлд шилжснээр тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ буюу цахилгаан гэдэг бол дэлхийн хаанч нэг л бүтээгдэхүүн тий. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний маань тухайн яг үйлдвэрлэж байгаа бодит төртөг зардал хөрөнгө оруулах боломж яг энэ бодит зардал руугаа илүү төгсөж байгаа гэдээ сая хэдүүлээ нэлээд ярьлаа л та өрсөлдөөн шилжснээр. Тэгэхээр энэ маань бол дэлхийн улсуудын туршлагыг харахад бол бага зэрэг өсдөг. Гэхдээ энийг хэрэглэгчийг хамгаалах механизмуудаар хамгаалж өгдөг. Тэрийгээ давхар ингээд хууль эрх зүйдээ суулгаж өгдөг. Тэгэхээр дэлхийн улс орнууд хэдийн өндөр хөгжилтэй байсан ч гэсэн хэрэглэгчийг хамгаална гэдэг бол хамгийн гол чухал зорилтуудын нэг байдаг. Тэгэхээр энэ дээр ямар арга хэрэгслүүд хэрэгэлдэг вэ гэхээр одоо төрийн өмчийн томоохон их үүсгүүрээ шууд ахуйн хэрэглэгчтэй эрчим хүч нийлүүлэхээр зохицуулт хийх. Эсвэл энэ ахуйн хэрэглэгч ялангуяа энэ жижиг бизнес хэрэглэгчид маань хэрэглэгчдэд нийлүүлэх эрчим хүчний дээд тариф гэдгийг тогтоож өгдөг. Тэгэхээр ийм байдлаар хэрэглэгчийг хамгаалах нь бол өрсөлдөөн зах зээлийг шилжүүлэх бас нэг үндсэн зорилтуудын нэг байдаг. Бас нэг үндсэн одоо механизмуудын нэг байдаг. Ингээ ер нь ингээд цаашид бид нар одоо өрсөлдөөн зах зээл шилжихийн тулд одоо хамгийн одоо нэн тэргуунд хийх ёстой ажил маань юу вэ? За хоёрдугаарт нь болохоор одоо ингээд өрсөлдөөн зах зээлийг бид нар одоо 1 жилийн дотор хийж чадах уу? Энэ одоо ингээд дараагийн ажлуудыг хийх нь юунаас одоо хамаарах вэ? Энэ тал дээр та нэг хэлээч. Хамгийн түрүүнд бол бидний хийх алхам бол хууль эрх зүйн орчноо бэлдэж одоо шинжлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээд одоо реформын шилжилтийг хийхин тулд одоо улс орнууд яг ямар механизмуудыг ашиглах, тухайн улс орны нөхцөл байдал нь ямар байгаас хамаарат хугацаа бол мэдээж хэрэг харилцан адилгүй л дээ. Тэгэхдээ аль болох сайн төлөвлөж тэр түүнийхэн төлөө тухайн төлөвлөгөөгөө тууштай хэрэгжүүлж чадах юм бол хурдан л хийнэ гэсэн үг. Тийм ээ. Тэгэж чадахгүй ингээл төлөвлөгөөгөө ч мөн хийгээл эсвэл төлөвлөсөн төлөвлөгөөгөө одоо бодит амьдрал дээр хэрэгжүүлэхгүй тэрнээсээ ингээл ухраад авах юм бол бид нар байгаа байрандаа байгаад л байна. Ерөөсөө өөрчлөлт шинжилэлт ирэхгүй. За тийм учраас энэ асуудлыг бас одоо энэ эрчим хүчний хууль эрх зүйн одоо энэ чиг хандлагыг дэлхийн техник чиг хандлагыг харах юм бол яг энэ асуудал бүхэл улсуудад адилхан байгаа учраас ерөөсөө яг тэр шилжилтийн төлөвлөгөөг одоо наривчлсан төлөвлөгөөгөө одоо энэ чинь бол бодлогын асуудал гэсэн хэдий ч яг хуулиндаа суулгаж өгдөг ийм чиг хандлагууд бол сүүлийн үед маш их гарч байгаа. За энэ ч өөрөө бас ирээдүйд бол тухайн одоо төлөвлөгөөндөө баталгаатай хүрэх юм баталгаа болоод өгчөж байгаагаараа үр дүн гарах байхаа гэсэн юм найдлага төрүүлж байгаа л да. За ама зөвлөхийн яриан дээр би бас нэг хэдэн зүйлийг нэмээл гэж бодож байна л да. Тэгэхээр яг бидний хамгийн нэгдүгээр алхам бол мэдээж одоо хууль эрх зүйн орчин. Тэгээ бид хэдүүл яг энэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ингээд ажиллаж байна. За ингээ хуультай болсны дараа мөн одоо хэдийгээр хуулиа хүлээгөөч гэсэн бид нар бас тодорхой хэмжээний энэ чиглэл рүү одоо ажлуудыг ялангуяа эрчим хүчний салбар маань хийж яхах зүйтэй маа гэж бас бодоод байгаа. За тухайлбал одоо ингээд жишээ нь манай систем эрчим хүчний системийн маань оролт талуудынхаа энэ өрсөлдөөн
өрсөлдөөн зах зээлийн талаарх одоо ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг бол өнөөдөр жишээ нь бид нар хуулийн хүлээхгүйгээр хийж болж байгаа байхгүй тий. За дээрэс нь одоо бидний дараагийн нэг том ажил бол салхаан түгээх компаниудаас тэр борлуулалтын салгаад тий одоо ингээд цаашдаа ритейлер компани яаж ажилдгийг, ритейлер компани төрүүлэх гээд энэ чиглэлийн ажлуудыг бас хийж болж байгаа. За тэгэл дээрэс нь ингээд ялангуяа бид нар чинь нөгөө их усүр талдаа бол ер нь бол одоогоор бол ингээд бараг өрсөлдөөн үүсгээд тэр үтгээл одоо ингээд өрсөлдөөнд оролцож одоо ингээд сургах ажлыг бол бас хийж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр гихэмслэнгээр ингээд энэ чиглэлээр бол маш олон ажлуудыг хийх шаардлагатай байгаа учраас эрчим хүчний салбар маань ингээд маш нарийн төлөвлөгөөнүүдээ гаргаад энэний төлөө ингээд хамтдаа явах юм бол бас яг ингээд нөгөө магадгүй нэг 3 жил зарцуулах магадaltaй тий. Тэгэхгүй ингээд энийг ерөөсө хэрэгжүүлэхгүй гэдэг нь тэр нөгөө одоо мөрөөр түлхээд явуулдаг машинтайгаа байна л гэж зүтгээд байх юм бол яах вэ? Дараагийн 30 жил магадгүй бид нар тэгэл одоо улс орноо эдийн засгийг хөгжлийг баймилцсан салбар хിവэрэл байгаад юм гэсэн үг байхгүй тий. Энийг бас нэмье гэж бодож байна. За дараа нь би Норвег зөвлөхөөс бас юм асууя гэж бодож байна л да. Ингээд та бол одоо ингээд Японы яг тэр одоо өрсөлдөөн зах зээлд бол ингээ өдөр тутам ингээд ажиллаад дөрөвт жилийн ажил явж байгаа ийм одоо туршлагатай хүн. Тэгэхээр ер нь Японы тэр одоо өрсөлдөөн зах зээлийг нэвтрүүлсэн тэр одоо туршлага түүхээс нэг товчхон хуваалцаач тий. Тийм Японы хувьд бол яг 2000 оны их үеэс эхэлсэн. 2000 онд яг хуулиндаа ер нь эрчим хүчээ одоо энэ өрсөлдөөн зах зээл рүү шилжих ёстой байна гэдэг үзэл бодол нь гараад тэгээд бэлтгэл ажил эхэлсэн байгаа. Тэнгүүд хамгийн ихэнд юу хийсэн бэ гингүүт том хэрэглэгч буюу одоо 2000 кВт хүчин чадалтай дээшээ хэрэглэгч нарыг одоо чөлөөлөөд өөрсдөө үйлдвэрлэгчтэй шууд хоёр талын гэрээ ч юм уу харилцаа үүсгэж эхэлж байгаа. Одоо төр голоос нь холдож эхэлж байна гэсэн үг л дээ. За тийм тэр хэсгээ ингэж хангасныхаа дараа за энэ хүмүүс тоглоо сурчлаа. За тэрний дараа дараагийн том хэрэглэгч нь хин бэ гингүүт том офис барилгууд эсвэл нөгөө тийм том 500 кВт-аас дээш одоо чадлаар захиргаа эхэлдэг барилгууд хэрэглэгч нар тэднийг нь одоо сургаж эхэлж байгаа. Гэх мэтчлээ одоо ингээд хамгийн томоос нь ингээд жижигээр томруулсараад хамгийн сүүлд 2016 онд 100% бүх хэрэглэгч нараа чөлөө зах зээл рүү оруулсан. Яг хөө энэ оруулах болсон шалтгаан гэх юм бол нэгт төр бүгдийг хийж чадахгүй мэн гэж үтсэн. Хоёрт бас 2011 онд буюу одоо 2011 онд Японд том газар хөдлөлт болоод нөгөө Фукушимагийн цахилгаан станц дэлбэрсэн тэр үеэр эрчим хүчний систем маш их тоглолцсон Японд. Тэр үед энэ төрийн монопол компани яг ийм хосол болоход бол үнэхээр үр ашиггүй байсан байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байгаа. Тэгээд бас тэр Монголд ч гэсэн одоо яг ийм нөхцөл үүсэж штэ саяд цахилгаан дулааны цахилгаан станц 3 дэлбэрсэн. Тэрнтэй яг ижлэхэн юм Японд болсон. Тэр том төлөвлөсөн болсон. Тэрнийхэн өрсөлдөөнд одоо бол бүх компаниуд өөрсдийн хариуцлагыг хүлээж байна. Яг захиалга зөв байна уу, биш байна уу, хин одоо энэ хэрэглэгчдийг хамгаалахын гэх мэт чинь яг 100% зах зээлийнхаа өрсөлдөөнөөр шинэ их сүрүүдэд барьж байна. Одоо төрийн бодлого ч гэсэн яг цэрэг хэрэгшин мөчлөг шиглэх үү, яах вэ гэж мэд. Одоо энэ улс бүр өөрлөлтөө. Гэхдээ ерөнхийдөө бол яг бодлогын хувьд төр оролцсон уу гэхээс яг шинэ станц барих, хэрэглэгчдийг хангах гэх мэт үйл ажиллагаанд бол одоо 100% өөрсдөө яг зах зээлийн зарчмаараа л явж байгаа. За баярлалаа. За дараагийн асуултаа Эрка зөвлөхөөс асууя гэж бодож байна л да. Маш олон хүмүүс одоо ингэж яриад байдаг л да. Монгол улс бол одоо ингээд эрчим хүчний дутагдaltaй. Тэгэхээр энэ дутагдaltaй нөхцөл бид нар ингээд өрсөлдөө үүсгэх юм бол одоо үн нэмэгдэнэ. Бид нар ерөөсөө өрсөлдөө үүсгэх боломжгүй гэж их яриад байдаг л да. Энэ дээр та нэг сайхан хариулт өгөөч. За энэ өрсөлдөөн зах зээлийг нэвтрүүлэх боломжуудын судалгаа хийх явцад бас хамгийн их яригдсан асуудал энэ мөн л дөө. Одоо бид нар дутагдaltaй байж байгаа. Тэгэхээр одоо түүнийг хангахын тулд зах зээл дээр одоо хамгийн хүндэр үн тогтох эрсдэл байна гэдэг. Тэгэхээр энэ өрсөлдөөн зах зээлийн өөрийнх нь механизм нь өөрөө эрэлт нийлүүлэлтийн одоо тэнцэл дээр одоо үн тогтож байгаа юм механизм байна. Тэгэхээр зэрэг энэ үн тогтох механизмынх нь өөрийнх нь одоо мөн чанараар мэдээж хэрэг нийлүүлэлтээс давсан хэрэглээ бий болсон үед бол зах зээл дээр өндөр үн тогтох магадлал бол бий. Тэгэхдээ бид нар бол системээ бүрэн дур зургаар нь харах хэрэгтэй. За тэгэхээр би та бүхэнд одоо энэ нэг юуг харуулъя.
диаграммыг харуулж байна л да. Энэ юуг харуулж байна гэхээр манай цахилгаан жилийн туршдах цахилгаан эрчим хүчний одоо үйлдвэрлэл хэрэглээний одоо динамикийг харуулж байгаа юм. За энэ цэнхэр өнгөөр тэмдэглэсэн хэсэг бол жилийн туршдах манай үйлдвэрлэл. За улбар шар өнгөөр тэмдэглэж байгаа энэ график болохоор зэрэг манай цахилгаан эрчим хүчний хэрэглээ. За тэгэхээр энэ динамик юуг харуулж байна гэхээр зэрэг жилийн 8760 цагийн туршидах нийт хэрэглээний дийлэнх хэсэгт бол манай хэрэглээ үйлдвэрлэлээсээ одоо нэлээд доогуур нэлээд зөрүүтэй одоо явагддаг гэдэг энэ графикийг харуулж байгаа. Тэгэхээр зэрэг яг энэ динамик дээр өрсөлдөөн зах зээл ажиллах үед яах вэ гэхээр зэрэг энэ хэрэглээ үйлдвэрлэлээсээ хэрэглээ бага хэсгүүд дээр бол үйлдвэрлэгчид энэ бага хэрэглээнд одоо үнээрээ өрсөлдөж орох учраас зах зээлийн одоо хамгийн бага үн тогтох одоо нөхцлүүд бий болж байгаа гэсэн үг. А тэр өндөр үн тогтох магадлалтай хэсэг хаана вэ гэд одоо хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан хэсэг бол энэ график дээр маш одоо богино хэсэгт үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ юуг харуулж байна вэ гэхээр зэрэг мэдээж хэрэг энэ зах зээл дээр өндөр үн тогтох магадлал бол жилийн одоо бидний тооцоолж байгаагаар бол нэг 300 орчим цаг дээр одоо тийм одоо өндөр үн тогтох магадлал бол байж болох юм аа гэсэн ийм 8700 цагийн маань тий цагаас одоо 300 дүүнээс одоо 300-аас 400 цаг дээр нь бол одоо энэ хэрэглээгээ үйлдвэрлэл нь одоо хангаж чадахгүй байгаатай холбоотой зах зээл дээр өндөр үн тогтох эрсдэл байна. Бусад үед бол нийлүүлэлтээс хэрэглээ байнга дагуур явж байгаа учраас энэ хэрэглээг хангахын тулд бол үйлдвэрлэгчдийн хооронд бол нэлээд одоо ийм хүчтэй өрсөлдөөн бий болох ийм дүр зураг одоо энэ системийн маань анализаас бас харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өрсөлдөөний одоо механизм бол манай дээр л ажиллах боломжтой л гэж харагдаж байгаа. За баярлалаа. За би эрхэг гишүүний одоо ярьж байгаа дээр бас нэг зүйлийг нэмэхийг хүсэж байна л да. Одоо нөгөө одоо байгаа системийн маань нөгөө үйлдвэрлэгч хэрэглэгчийн одоо захиалгын хариуцлагын хувьд би бас юм нэмэе гэж бодож байна л да. Одоо жишээ нь одоо байгаа манай систем дээр бол жишээ нь ингээд нэг жишээ хэлээ л да. Одоо ингээд хэрэглэгч юу гэдгийг одоо нэг хэрэглэгч ингээд за би одоо ингээд үйлдвэрээ барих гэсэн юм аа. Би одоо 50 мегаваттын одоо цахилгаан авна гэл ингээд техникийн нөхцөл ингээд авлаа гэж бодъё л да. Мэдээж одоо тэр техникийн нөхцөлийг авах нь бол одоо маш хэцүү шүү дээ. Тэ? Маш их одоо хүндэл бэрхшээлийг давсаар агаад ингээд авчлаа. За тэгтэл тэрний төлөө улс одоо ингээд за одоо ингээд үйлдвэр барьлаа. Одоо их усүр барих гэдэг шүү дээ. Ингээд өчнөө юм болж байгаа л нэг их усүрээ барьчаад за их усүр барьчлаа. Одоо нөгөө 50 мегаваттын хэрэглэгч хаавна гэсэн чинь нөгөө хэрэглэгч за уучлаарай би одоо хөрөнгө оруулалтаа олж чадаагүй үйлдвэрээ бариагаа би 50 мегаватт авах байлаа гэж явчихсан. Ямар ч хариуцлага байхгүй. За тэгээд их усүр талдаа яадаг вэ гэхээр за жишээ нэг нарны станц байлаа гэж бодоход би маргааш одоо 12 цагт ингээ 30 мегаваттыг үйлдвэрлэнэ гэдэг амлалт өгчлөө. За тэгсэн чинь маргааш нь ингээд болсон чинь одоогийн системээр шүү дээ. Өө нар гарсангүй би нэг 25 мегаватт л үйлдвэрлэнэ гэдэг 5 мегаватт өгөө болчихсон. Амлсандаа хүрэхгүй. Ямар ч хариуцлага байхгүй. За тэгвэл өрсөлдөөн зах зээл шилжихээр яах вэ гэхээр нөгөө нэг 50 мегаваттын хэрэглэгч одоо би үйлдвэр барина гэдэг нөхцөл авсан байна шүү дээ. Одоо нэг үйлдвэртэй тохирсон байна шүү дээ. Одоо бол энэ өрсөлдөөн зах зээл дээр үйлдвэртэй шууд харьцна гэсэн шүү дээ. Тэгэхээр шууд харьцаа за би одоо таныг ашиглалтанд орох үе чи яг 50 мегаваттыг авнаа. За би одоо нэг 6 центээр эсвэл 7 центээр авнаа гэд тохирчлаа шүү дээ. За нөгөө их усүр нь баригдаад ингээд нөгөө хэрэглэгчээ харсан чинь нөгөө хэрэглэгч магадгүй үйлдвэрээ бариагүй байж болно. Хамаагүй. Гэхдээ тэр 50 мегаваттаа нөгөө хэрэглэгч маань буцаад систем рүү зарах бүрэн боломжтой. Ийм боломж үүсэж байгаа. За тэгвэл их усрын хувьд нөгөө нарны станцын хувьд те нөгөө маргааш 12 цагт 30 мегаватт үйлдвэрлэнэ гэснээр 25-ыг үйлдвэрлээ 5-ыг үйлдвэрлэхгүй шүү дээ те. Тэгвэл хамаагүй. Чи тэр 5 мегаваттаа тэр одоо үнэтэй балансын зах зээлээс худалдаж аваад яг амлсан үнээрээ л систем рүү яах ёстой. Нийлүүлэх ёстой. Тэр ингээд нөгөө одоогийн системээр бол тэр одоо үйлдвэрлэгчийн амлалт, хэрэглэгчийн захиалгын хариуцлага гэдэг нь бол бүр зерогийн зеро тий. Гэтэл чөлөө зах зээл дээр бол хариуцлага бүр өстө маш өндөр түвшинд ирдэг. Ийм юм байна лээ. Тэгэхээр энийг бас нэмж хэлье гэж ингэж бодож байна. За ингээд өнөөдрийнхээ ярилцлагыг хэдүүлээ ингээд дуусгая гэж бодож байна. Маш сонирхолтой. Ямар ч байсан ингээд нөгөө чөлөө зах зээл рүү бид нар яагаад шилжих ёстой. Энэ рүү мэдээж нөгөө ингээд нэг жилийн дотор шилжинэ гэж үнэхээр боломжгүй. Тэгэхээр ямар ч байсан бид нар л энэ рүү ингээд бүгдээ хамтдаа шилжих ёстой байдгийг хамтдаа сайхан ойлгоод тэгээд ингээд алхам алхамаараа хийх ажлуудаа ингээд чанартай сайн хийгээд ямар ч байсан ийшээ зөвлөх нь
зүйтэй юм байна гэдэг талаар ингээд эхний ээлжийн одоо товчхон ойлголтыг өгсөн байхаа гэж найдаж байна. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Оролцсонд баярлалаа. За баярлалаа. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс